Би энд ерөөсөө энэ цахилгаан автобус мөнгө нэмэх зөв буруу яриаггүй. Энэ бодлогын юм байгаад байгаа байхгүй юу? Одоо яг ийм асуудал урд намайг яг би эсэргүүцээд байхад тэр шинэ компани байгуулах асуудлыг танилцуулсан. Энэ түрүүн Ану үжин дээр бас ийм асуудал гарч байгаа байхгүй юу? Ану үжин асуудал танилцуулах ёсгүй шүү дээ. Таранбай нэвтрүүлэх асуудал Ану үжингийн асуудал биш. Хэрэгжүүлэх чинь Ану үжин. Бодлогын хувьд танилцуулах нь тэр том төслийн газар байхгүй юу? Эсвэл даваа талаа орж танилцуулна. Саяны асуудлыг даваа талаа орж танилцуулна. Эсвэл хос хоёр дарга танилцуулна, эдийн засгийн асуудал гэдэг. Хэрэгжүүлэх гэж байгаа компаниар нь танилцуулангууд төлөөлөгч гээд нөхдүүд өөрсдөө асуудлыг янгууд бид нар дэмжиж батлаад ингээд наад гүйцэтгэх нөгөө дүрм журм тогтоох нь юу хоёр чинь хоёулаа ингээ холилдоод энэ замраа гардч хэлж шít. Тэгээ ерөөсөө энэ цахилгаан зүгээр л хилцэгдээд байна штэ. Зөв буруугаа шүүгдээд батлагдах ёстой болохоос энэ асуудал нь зөв болоод тэр цахилгааных нь юмыг нэмэх гэжсэн чинь манус дампууруулах гэдэг байгаа юм ерөөсөө байхгүй. Зохиж өрмөгийн дагав хилцэгдээд шүүгдээд орж ирэл батлагд. Тэгэл болоо. Энэ зөвхөн тавын асуудал биш. Одоо хувийн аж ахуйн нэгжүүд энэ цахилгаан автобусуудыг олноор оруулж ирнэ. Тим үе хаалгын нэ. Тэгээ эн чинь 5 дугаар асуудал энэ инхтер даргын компани юу асуудал танилцуулах ямар ч үндэсгүй юм байхгүй юу? Бодлогын асуудал байхгүй юу? Тэгээ эн чинь зөв юм уу буруу юм уу? Одоо ер нь энэ цахилгаан машин цагийн зардлыг яг ярих юм бол маш олон талаас нь ярьж болно. Ер нь төрийн компани зөв буруу юу гэдэг асуудал руу ч ер нь ярина. Хуучин бид нар хувийн компанид одоо юу яагаад энэ дарамтанд ороод байгаа учраас төрийн компани нийтийн тээвэр хийдгийн энтер гэдэг нэг юм онол гаргаад явуулсан энэ буруу шүү дээ. Хувийн компаниуд ашигтай ажиллаад цаагаарч байгаад байна. Тэгээд одоо энд төлөөлөгчөөр оруулж ирж хүчээр асуудал шийдүүлж хэлж шүү дээ одоо энэ чинь. Тэгэхээр аль нь хин асуудал оруулж ирдэг, хин баталдаг тэр зарчмаараа байхгүй бол манайхаа таад одоо гал хорж хаа хамаагүй асуудал оруулж ирж батлуулж бариад чинь үндсэн хурлын засгийн хоёрын хоорондын ажлын тэр нөө ялгаа загч алдагдаад хэлж шүү. Тэгээ энийг л хэлж байгаа. Тэрнээс энэ асуудал зөв буруу гэдэг бол дараагийн асуудал. Эдийн засагтай холбоотой юм бол эдийн засаг, засаглалтай холбоотой бол засаглал тэр асуудлаа ялгаад хороодоор заавал шүүлэг. Тэгээд би журам хэлээд одоо дэгээ өөрчлөөд хурдхан шиг хугацаагаа холтгож авч явахгүй бол хэдүүлээ энэ мэт ерөөсөө асуудлаа ярилцахгүйгээр хурлаар батлуулдаг ийм юм руу орж шít. Одоо саяны таранбай төсөл яаж байгаа хэдүүлээ ерөөсөө эдийн засгийн үр ашиггүйг нь харангуйтаа баталчлаа шít. Одоо дараа нь яах юм хэдүүлээ тэгээд дараагийн барьцаад ороод ирвэл энэ урд нь та ийм баталж ийсэн шít гэвэл хэдүүлээ юу хэлэх. Ашигтайч ашиггүйч зөвж бурууч хамаагүй алхаа зохицол байдаг нэг хэдэн 45 хүн болж хөврлөө шүү хэдүүлээ. Нам мамын бүлгээр ороод тэндээ асуудал шийдэгдээд хороогоор ороод ингэсэн бол асуудал ярихгүй шүү дээ. Тэрнээс би одоо энэ дээр нэг буруутгаад ингэж байгаа юм байхгүй. Энийг манайхан бас өөр ойлгох хэрэгтэй.